За зөвлөмжийн үед нэгдээ захимжуулалтын асуудал байна. За За. нэг манай одоо экспорт импорт төлөөрөөс нэгдсэн газар бол аягүй систем тэмдэглээд бас экспортын хэрэгжлээ импортын мэдээлэл захимаар өгч хэлсэн байна. Энийг цаашдаа бол бас уялдуулна, гайлтай болон бусад байгууллагатай уялдуулна. За хоёрдугаар тусгай зөвшөөрлийн асуудлуудыг бас хөнгөвчлөг квотуудыг хүчингү болох асуудлууд түрүүн бас ярьж байна. Энийг дэмжинэ ягаад гэвэл энэ давхар бас бичвэрийн хяналт хийх асуудлууд аль болохоор шүү бас хэрэгтэйг нь мэдээж хуулийн хүрээнд байлгах хэрэгтэй байна. За гуравдугаар нэг асуудал болохоор стандарт хэмжээний газрын даргын хэлснээр цаанаас ирж байгаа барааны экспортод одоо импортын барааны лабораторийн шинжилгээний дүнг бид нар заавал хүлээн зөвшөөрөөд олон улсын одоо тест рекорд байвал тэрийг давхар одоо Монгол улсад заавал лабораторийн давхар хамруулахгүйгээр одоо хяналтанд авсан мэдээлэл болгож чөлөөлөх асуудлыг дэвшүүлэх нь зүйтэй. Энэ стандартын хуулиараа бусад засгийн газрын тогтоол дээр байгаа. Гуравдугаар нэг асуудал хэлийн хяналтын байгууллагуудын ажилчдын мэдлэгийг дэвшүүлэх их чухал. Ягаад гэвэл гайлын байгууллага, мэргэжлийн хяналтын байгууллага дотроо хор орондоо ямар нэгэн амбиц, энэ амбицийг алгуулах үүднээс нэгдсэн тогтолцоо цаашдаа яриад бас санаар хэлийн нэгдсэн удирдлагыг чиглүүлэхэд тэр хүмүүсийн мэдлэгийг бас одоо мэдээллийг одоо сайжруулах шаардлагатай байна. За гуравдугаарт нь экспортын ялангуяа экспортлогч үйлдвэрүүдийн удирдлага болон тухайн тэнд ажиллаж байгаа хүмүүсийн мэдлэг чадварыг дээшлүүлэх. Өнөөдөр гарч байгаа хариуцлагын асуудал угаасаа зөвхөн гадны тээвэр хэрэгслийн хариуцлагаас илүү дотор одоо тээвэр хэрэгслийн дотор асуудал сав боглоо байдлын асуудлын халдваргүйс яригдж байгаа энэ өнөө үед тухайн экспорт үйлдвэрүүдийн хариуцлагыг өндөржүүлэх мэдлэгийг дээшлүүлэх шаардлага хамгийн гол чухал байгаамаа гэдгийг хэлэх хэрэгтэй байна. За бусад хүмүүсийн ярьж байгаа тэр тэнцээний одоо бомбын асуудал бол зөвхөн замуудын нэрийн хариуцлагын хаалт хамааралгүй шүү дээ. Тэгэхээр энэ бодлогыг зам тээврийн яамны түвшинд бусад одоо тээвэр зүйчийн байгууллагын түвшинд томоор авч асуудлыг шийдэх юм бол хэдийгээр шинэ одоо хариуцлагын байгууллагууд болсон ч гэсэн гацаа байна. Энийг бодох хэрэгтэй гэдэг одоо манай хамтарч ажиллаж байгаа хүмүүс мэдгэн зүйтэй байна.